За өнөөдөр Mr. Ben Google-ийн кинон дээр гардаг амттангуудыг бас хоолнуудыг туршиж үзнэ. Шууд бичлэгээ эхлүүлээ. Та нар сайн уу? Би сайн. Энэ үгээ хэлэхгүй болохоор бөөн зарга болох юм аа. Комментэн дээр чи хэрүүл болно. Чи мангар юм уу дандаа марчиж яах юм тэгээд би сүлээд мартахгүй дандаа хэлж хэвшиж байгаа шүү. Надад юу ага карта Mr. Ben-ийн хамгийн хаартай Teddy гэдэг нэртэй юм бамбруушн байна. Дандаа ингээл барайл явдаг шүү дээ. Эндээ бүр нунчиг хайртай. Энийг хамгийн гол нь би захиалж аваагүй. Монгол хүүхэд ингээ гараараа ингэж ойж нэхэж гэх юм уу. Ингэж хийсэн байгаа миний нэг таньдаг найзын маань дүүн ингэж нэгдэг гээд ийм гоё Teddy ингэ надад зориулж энэ бичлэгт маань зориулж нэхэж өгсөнд зөндөө баярлаа. Хамгийн ихэнд Mr. Ben Google-ийн кинон дээр гардаг ямар хоолыг дөрөөх вэ гэхээр нэг apple pie нэг юм Mr. Ben-ийг уралдаж иддэг байхгүй нэг бүдүүн залуутай тэгээ ялахын тулд тэрнийхэн pie-ын дотор халуун ногоо хийж мэгээ чүтэй айтаа ялдаг байхгүй. Саяны зургнууд дээр гарсан шиг apple pie би хизээч хийж чадахгүй тэгээ та нарын мэдих жийл ихчтэйгээ би холбогдоод аюу гоё торт хийдэг их чи Instagram-ыг аваад жаргал гээд ихчээр ийм гоё кейк хийлгсэн байгаа. Кейк биш apple pie. Тэгээ би бүр Mr. Ben-ийн зургийг харуулаа. Та яг энтэй адилхан хийгээд өгөөрэй гэсэн чинь надад бүр яг адилхан хийж өгсөн. Энд дээр болохоор ийм хэрэгэлцсэн хэлбэртэй байгаа. Ягаад гэхээр нөгөө доторх энэ альмиг нь болгохын тулд ингээ хэрэгсэлж хийлгсэн байгаа. Тэгвэл гоё өнөртэй дээ энийг амсыг тийм Mr. Ben болохоор шууд ингээ барьж агаад гэ хаддаг байхгүй. Ерөөсөө тэгж хэрчихгүй би ч гэсэн тэрийг нь дөөрэнэ. Хамгийн анхны хадсалтаар бол гурил тэгээд жоохон соус амтагтлаа. Яаж хазах юм бэ? Чи айгууцсан. Баларх юм байна. Энд яг энэ нөө тавиурн дээр нь гэх юм одоо энэ дээр нь тавихгүй бол ингээ бариад тахлаар дундуураа шууд салчих гад байна. Бодлоо ингээ хулигтаж ингээ жимсний нухш мух шийгүү жигнэсээ ингээ алам ингээ миксер дайд алам ингээ хэрчээд хийсэн болохоор ингээ жигнэсээ ингээ хазангууд алам ингээ хазагдаад амар гоё энэ та нар ингээ хартаа. Би юм шин халбахтай болсон дали мөрийг. За нэгдүгээр гурилны болц маш сайн. Бүр үнэхээр perfect. За энэ доторх нь бол харин бүр үнэхээр гоё амтагтаа би бүр ингээд ухаж идээд байна. Алюминий нухшиг юм шигтэй. Тэгснэ ингээ яг жинхэнэ альман ингээ дотор нь байгаад ингээ хазагдаад байгаа болохоор бүр маш гоё юм. Энэ apple pie-да би 10-аас хэдэн оноо өгөх Teddy? 9 оноо өг гинэ Teddy маань. Зөв үү? Дараагийнх нь Mr. Ben-ийн юм заримны машинд нууцаар ороод хулгаагаар зарим хийж идэх гэж жагаад баригдангаа алддаг байхгүй юу. Тэгээ тэрний зарим нь надад айгүй гоё харагддаг байсан. Тухайн намайг хүүхэд ч гэжтэй намайг Mr. Ben-ийг үздэг байхад би яагаад энийг туршиж болохгүй гэж гээд гэртээ би өөрөө ингээ гоожрын зарим ийх гэж байна. Хамгийн гол нь надад ийм бичин хэрэгтэй байсан. Тэгээ би нэг заримыг зардаг штран гэм хоолны газар очиод энийг ингээ панаалцаар агаад авсан бохоо надад стэйм хэрэгтэй хаа. Гэтэ би мөнгөөр нь авна. Надад энийг өгчих надад үнэхээр хэрэгтэй байна гэж жагаад ингэж авсан байгаа. Гоожрын зарим хийхэд бол биднэрт ийм юм хэрэгтэй. Урталт нэг ийм хушуу би бөөрнгийн хушуу сонгож авсан. Энэ төмрөө урталт нь хийгээд хаачлаад ингээд төмөр нь гараад ирчин. Тэгээ дотор нь заримгаа хий. Энэ болохоор бидний хэрэглэх зарим. Би тэр заримны газраас бас ингээд таслуулаад заримыг ингээд савнд хийгээд авсан байхгүй. Тэгээ би гэртээ ирээд тавганд хийцэн. Энэ болохоор 99-ний амттай сүйтэй заримг байгаа. Йоо, за ингээд дотор нь заримгаа хийшөө. Ашгүй дотор гшооноо орчлоо. Энэ бараг хойлоод байгаа юм шүү. Дотор нь заримгаа хийчлээ. Одоо ийшээ шахаж үзье. Хүй болоод байгаа юм шүү. Ямар тэнэг шахах юм бэ? Вау, энэ бараг болчих юм шүү дээ. За Mr. Ben-ийн иймэрхүү л байсан. Энэ бүр хайлаад баларч шүү. За нэг иймэрхүү зарим ямартайж болно. Тэгээ дээр нь ингээ гүзэлцгний сироп ингээд би энийг ингэж хасгарна гэж бодсонгүй. Йоо энэс нэ фейл юм болж байна. Ямар юм бэ? Дээр нэг юм гүзэлцгэн шигтгэжээ. За ингээд гоё харагдаж байгаа хаа. За доороо ингээд тавг алчуур ингээд тавьцсан. Тэг ингээ идья. Гэртээ нэг иймэрхүү гожрын зарим хийж болох юм байна. Данч зарим нь жоохон хүүтэн байх хэрэгтэй байна. Аюу гоё харагдаж байна те. За үзээцгнээ дээ доо. Үсэн ямар гоё эсвэл юм бэ? Заримных нь амт нь 99-тэй болохоор бүр гоё юм. Данч би заримгаа нилийн хаалуулаад ингээд гоожж маажаа заваарч өгч байна. Тэгээ энд би 10-аас буулан болдгийм байна. Гэхдээ би 10-аас 6 оноо гэнэ. Дараагийн нэг сонирхолтой Mr. Ben өөрийнхөө гэрт бүр пицца үйлдвэрлэдэг байхгүй юу? Пиццаных нь хэлбэрний юм баавганы хэлбэртэй. Тэгээ тэрийг ингээ хүмүүс зараад баяжаад хүмүүс тэр амтан таалагдаад бүр захиалгаа дийлэхгүй бүр тийм хэмжээнд хүрдэг байхгүй юу? За тэгээд тэрийг нь би өнөөдөр дуурайж хийнэ. Тэгээ миний пицца маань хэдийн бэлэн болчихсон. Би шаршуугэндээ нэг хэдэн минут байлгасан бэ? 20 минут байлгасан юм уу? Тэгээ пиццаг яаж хийх аргыг бүгдээрээ мэднэ шүү дээ. Тэгээ нүд нь болохоор олив байгаа. Хоёр чих нь болохоор ийм мөг. Тэгэл чиз, тэгээд tomato sauce, pepperoni.
Ингээл болоо. Одоохондоо пиццагаа тавган дээр тавьчлаа. Мистер Бен бол пиццагаа тавган дээрээс иддэггүй юм хайрцагт ингээ хийдэг. Бүр өөр ингээ хайрцаг ингээ хөвлөл ингээ гаргаад хайрцагнасаа ингээ иддэг байхгүй. Гэтэ би вэ штэ. Яг тэрийг нь дуурайгаад манайхны хизээ хэлээ пицца идэж тансгалсан юм а. Тэгээ тэрнийхээ хайрцгийг би ингээ хадгалаад аваад үлдсэн. Тэгээ дээр нь ингээд мистер Бений пиццаныхын зургийг хөвлүүлээд гаргацсан. Энийг нь би ингээд дээр наачи гэж бодож байна. Наалтчлаа ш. Ямар тэнийг юм бэ? Нөө чи гоё наалтах ёстой штэ. Ингээд наачнаа. Ерөөсөө одоо ингээд салахгүй. Зя харахад билнүү. Тараа. Тэсээ бүр яг л байгаас энэ хараа хоёр чихэн дээр нь байгаа мөг. Энэ зурган дээр байгаа мөг. Яг адилхан. Тэгснээ хоёр нүднээс адилхан. Тэр амнаас жоохон төстэй. Тэсээ яг адилхан бол биш. Төстэй хийх гэж л ер нь л хичээж л байгаа л та. Google-ийн киноноос бодит амьдрал өөр гэж хэлээл байгаа шүү. Одоо пиццагаа зүснэ. Гоё швэн гэж юу? Гурил нь бол болцсон л байна. Би аль болох нимкэн ингээд илтсэн байхгүй юу? Борон ямар гасан бэ? Өмнөх юмнуудаа идчих хооронд миний пицца аягүй хөрчөж тэхээс шууд яг гарч ирэхдээ аягүй гой царайлаг байсан шүү. За энийг ингээд. Пиццаны гурил болцсон бол тэгэл болцсон гэсэн үг. Ер нь бол дайжгүй. Даанч жоохон царай муутай хийсэн юм уу та гэж бодогдоо л. Гэхдээ яг хуу хичээж хийсэн юм чинь те. Томат соус нь жоохон гашуун санагдлаа. Энэнд би 10-аас хэдэн оноо өгөх үү Тэди? 7 оноо өг гинэ. За 8 оноо өг гинэ. Тэди маань өөрөө ямар амттан дуртай юм бол бид нар мистер Бений идэх дуртай амттан гэл идэт байгаа штэ. Тэгэхээр Тэдигээс нэг асуулт чи юунд дуртай юм Тэди? Хорхон харуулн дуртай гинэ Тэди маань. Би яг мэдээ чамд хорхон харуултай өрөл авчихсан чи энийг эд заа юу? Зя энэ гоё амттай харуултай өрөл нь Монгол ард түмний хэрэглэж зансан хорхон харуулыг эх орныхоо хөрсөн дургасан байгалийн зэрлэг жимсний шүүсээр бүрсэн сахарын агуулмж багтай. Хугацаа уртсагч ашиглаагүй органик бүтээгдэхүүн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр эрүүл хүүхдийн өдөрт зогох витамин С-ийн агуулмж 30-40 мг байдаг бол насан турсан үеийнх 50-аас 100 мг байдаг юм байна. Харин ааруултай тархтай нэг ширхэг үрэлт дунджаар 15 мг витамин С агуулгддаг тул зохистой эргэлснээр өдрийн витамин С, кальц болон бусад амин нэмүүдээ авах боломжтой. Монгол хүн болсноос л хойш хаяа ааруул идмээр санагдана. Идмээр санагдсан үедээ яг энэ ааруулыг аваад идчихүүлэх гоё юм байна. Цэцэрлэгтэй хүүхдүүд ингээ орохгүй ингээл уйлал идэж штэ. Тэнгүүд маа чи энэ ааруулыг тэгээ дуу цэцэрлэгтэй орно шүү заа юу гэл. Эсвэл ингээ хичээл мичээлээ хийж явахдаа идүүлэх өөр юм байна. Ажлаа хийж явахдаа ч юм уу те. Тэгээд ийм гоё бэлээхэн бүтээгдэхүүн Монгол улс маань үйлдвэрлэдэг болсон байна. Тэгээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Баяртай үргэлжлүүлээ бичлэгээ үзээрэй. Дараагийнх нь болохоор Mr. Bean-ийн гэрийнх нь нэг давхурт амьдардаг нэг ааштай ихч байгаад идэв штэ. Эмээ гэх юм уу те. Тэр ихч амар гоё амттай торт ингээ галтгоонд нь бэждэг байхгүй. Тэгээ мистер Бен хулгаагаар тэр нөгөө гэрлүүн ороод тэрийг нууцаар идчихдэг байхгүй юу бас. Тэгээ тэрийгээ ингээд үүрүүлсээр байгаа нөгөө мууранд нь баригдаа. Тэгээ нөгөө имээдээ зад зодулдаг байхгүй юу. Миний сонирхлыг тэр нэг бор бялуу аюу татаад исэн аюу энгийн бялуу тэгсэн хэрнээс нэг аюу амтархан идэд исэн байхгүй юу мистер Бен. Тэгээ би яг тэрнтэй адилхныг ингээ хийцэн. Аюу гой чоколад ингээд үнэрсэж байгаа эндээс ваа бүр яг адилхан байгаа сте. Мистер Бен алгуурхан ингээд хутгаа ингээд оруулаад бүр ингээд үнэртэй л заяа. Би нэг бялуу зүсгтэй сайн биш. Гэтэ энийг яг ч маяг айтхан зүсчих юм. Ха. Зянга аяган дээр босоогон тавьлаа. Аам гой амттай би ингээд аль түрүү амсцоо хөрөгчөнд байхад манай мистер Бен Обама маань гараараа барьж идчихээн. Тэгэхээр бид нар бас гараараа барьж иднэ гэсэн үг. Окей. Мистер Бен яг ингэж иддэг. Аюу гоё амттай шоколадтай торт. Шоколадны маань сонголоо юу зүйл байл л та. Үлдсэн кейкээ бүгднийг гоё хэрчээд тавганд ингээд нэг нэгээр нь хийгээд гэрийнхэнтэйгээ хувааж идэнэ гэж би бодож байгаа. Тэрийг бүр төлөвлөчихсөн байгаад байгаа. Тэгэд ийм гоё амттай байгаа байхгүй юу? Чухал зүйлээ мартсан байна. Оноогоо өхөө. Амт нь бол гоё байсан. Тэгээд жоохон порц ихтэй хийчихээ. Тэгээд энд би 10-аас 10.2 оноо өгч. Ягаад жоохон том байна. Тэгээд жоохон чимэглэл жоохон дутуу байгаад байгаа юм шиг надад санагцаа. Хитрхи энгийн. Тэгэхээр нөгөө нэг юм гоё ааруулаараа жоохон чимгээд үзье. Тохирохгүй биш магадгүй. Гэтэ яг хав туршаал үзье. Ааруултай шоколадтай торт гэрийнхэндээ өгнө. Хаанч байхгүй. Дэлхийд ийм ааруултай торт байгаа юм уу? Байхгүй. Мистер Бен ч олдохгүй. Бялуу шүү. Чи одоо аюу дэжгүй харагдаж байгаа зү. Саяных бол нэг юм урмаас нэг юм сонин боронгийн шоколадтай торт байсан шүү дээ. Тэгээ тэрийг ийм гоё болгочихлоо.
Гааруулаар бас бэлүү чимж болох юм бэ. Дараагийнх нь болохоор Mr. Brain-ийн өглөөний цай байгаа. Өглөөдөө Mr. Brain ийм cereal идчихсэн байгаа байхгүй юу? Тэдитэйгаа. Тэгээд тэгсэн чинь ингээд тэр нэг cereal-ийнх нь нөгөө хайрцаг юм Чүнэлиагаа өнгөтэй дээдэлтэй ингээд pop гэж битсэн дотор нь ийм surprise болгоод ийм тоглоом байдгийн байна л да. Тэр нь ерөөсөө Mr. Brain таардаггүй. Өглөөнийхөө cereal дотроос тоглоом олон олдлоо тэр cereal-ыг аюу ихээр нь худалдаж аваад идээл аягандаа игээл ингээд хайдаг байхгүй юу? Тэгээд тэр cereal-ыг нь би өнөөдөр дөөрэж үзье гэж бодож байна. Одоо өглөөний цай гэх юм сүүнд найруулж уудаг. Тэрийг өнөөдөр туршиж үзье. Намайг юу хийсний харах уу? Би аль хэдийнэ наацсан яг нөгөө зөв хэмжээгээр нь ингээд наахын тулд хайчлаад. Тэгээ энэ угаасаа ийм шар өнгийн ийм cereal ахгүй юу? Тэгээ би дээр нь ингээд хэвлэл гаргаад ингээд наачсан байгаа. Энэ бол одоо ингээд батны салахгүй. Тэгээ дотроос нь тоглоом гарч ирэх хэвээр яг ийм. Тэгээ pop гэсэн нэртэй яг ийм cereal Монголоос бай гадаадаас ч хизээч олдохгүй энэ Google-ийн кинон дээр гардаг ийм зүгээр цохиомл ийм cereal ахгүй тэгээ тэрийг ингээд бодит болох гээд хэвлүүлсэн байгаа. Mr. Brain ингээд хүзүүндээ cereal эдэгтэй ингээд алчуур зүтсэн байгааз бид нар ч гэсэн яг дөрөх болно. Надад алчуур байна. Би зүтчих. Энэ дотор тоглоом байх ёстой. Ягаад гэвэл Mr. Brain энэ тоглоомноос болж энэ cereal-ыг амар их авч иддэг байхгүй юу? Тэгэхээр бидний энэ cereal дотроос тоглоом гарч ирэх нөө бөөрнөрөө үтцгээ. Оо, миний гат нэг юм баригдсан шүү. Воо, дотроос нь үлэг гүрүүл гараад ирлээ ш. Ямар гоё бэлэг дэмбэрэлтэй юм бэ. Би бичлэгнийхэн төгсгөлд Night Train хамтлагийн үлэг гүрүүл гэдэг дууг дэвсдэг шүү дээ. Дотроос нь тоглоом гарч ирсэн шүү Mr. Brain. Чинийхээс гарч ирэхгүй байна гэвэл жоохон сони юм да. Вау. За, дээрээс нь сүүгээ хий. Оо. Мэдсэн юм аа. Би чамайг мэдсэн юм аа. За энэ халбгаараа иднэ. Бисээ гадагшаа явахдаа энэ халбгыг бүр дурлан авсан байхгүй юу? За жоох юм дали мөрийн халбга. Гэтэ амар сонирхолтой. Зааша сараад ах юм аа. Нилийн амтхан байна. Энэ бол гутам шиг ямар ч амт алга. Тэгэхээр энэ 10-аас 3 оноо, үгүй 2 оноо өглөө. Яг ийм сонио амттай байх гэж бодоод яг ийм Mr. Brain дээр гарсан нөгөө pop гэдэг нэртэй cereal-ыг нь хаасаар хагаад саруул захаас бас олж авсан. Би ч бас хаяа бичлэгээ хийхин тулд захаар их юмнаа. Ер нь бол нь штэ энэ яг адилхан юм байна. Mr. Brain-ийн иддэг cereal-тай. Маш төстэй байна. Mr. Brain-ийн иддэг cereal-тай. Амт нь мэдгүй байна. Яг popcorn шиг байна. Энийг бодвол. Ингээд харангуут энэ нь бол хамаагүй төстэй байна. Google-ийн кинотойгоо энэ нь арай жижиг аягатай. Ямар чихэрлэг юм бэ? Энэ нэлийн чихэрлэг юм байна. За энэнд би 3 оноо өглөө. Энийг би буруугаар бодож байсан байна. Чихэргүй нь хамаагүй дээр юм байна. Энд 2 оноо. Энэ айгүй чихэртэй юм байна. Ерөөсө таалагдсангүй. Тэгээ энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Одоо би нөгөө муухай олгосон аяг шаазан халбах сэрээгээ угаагаа тэгээд унтлаа. Тэгээ дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Бичлэгээ дуустал үзсэн баярлалаа. Тэгээ дугаа сонсъё. Бага хамт музей. Аригасина хасиё. Утгөрөлийг аврапик.